нийслэл Улаанбаатар хотод нагарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа хоёр дахь одоо 5 толгой түвш компани үйлдвэр бол үндсэндээ нэг барилга байгууламжийн хувьд 60 төвтэй. За нийт одоо ажлын хувьд бол арай болоогүй 40% явж байна. Ямар ч үсэн 10 сартаа багтаагаад хоёр дахь одоо 600 мянган тонн түлшний үйлдвэрээр ажилд оруулахаар бэлтгэл ажил бол явж байна. За энэ үйлдвэрийн гол онцлог бол нэгдүгээрт өнгөрсөн хугацаанд бид нэр 2018 онд байгуулсан 600 мянган тонн хүчин чадал бүхий үйлдвэрийг нэгдүгээр технологи техникийн хувьд бол давуу дэвшилтэд байгаль орчин дээлтэй. За дээр нь одоо өмнөх үйлдвэрт гарч ирсэн алдаа дутагдлыг бол одоо нэгдүгээрт арилгасан ийм одоо онцлогтой үйлдвэр болж байгаа. За нийт хүчин чадлын хувьд 1.2 сая тонн гэдэг бол Улаанбаатар хотын нийт ахуй хэрэглээний бүхэлд нь одоо хангах юм бололцоотой. За дээр нэмээд өнөөдрийн одоо хүчин чадал буюу төвийн 6 дүүргийн хүчин чадал давхар нэмээд 3 дүүргээ оруулж ингэж бүхэлдээ 220 мянган айл өрхийг бол бүрэн хангах ийм одоо бололцоо нэгдэж байгаа. Тийм учраас бол өнөөдрийн агаар орчны бохирдол нэгдүгээр агарын бохирдол бол 50 гаруй хувиар буурах. За энэ үйлдвэр орсноор бол нэгдүгээр Улаанбаатар хотын агарын бохирдлыг бол 80 хүртэл хувиар бууруулах ийм одоо зорилго авах болж байгаа. Эрчим хүчний салбар гэдэг бол одоо улсын маань амин чухал салбар. Эрчим хүч бол улс орны хөгжил дэвшлийн үндсийн үндэс гэж би ойлгож байгаа. За цаашдаа Монгол улс сайхан хөгжиж ийн олон үйлдвэр заводыг одоо нэмж ажилуулъя, боловсруулах үйлдвэрээ шинээр байгуулъя гэвэл бид нарт эрчим хүчний хэрэгцээ шаардлага зайлшгүй шаардлагатай байгаа. Эрчим хүчний дутагдaltaй болж эхэлж шүү дээ. Яг гэвэл улс хөгжиж байгаа учраас олон орон үйлдвэр завод бас байгуулагдаж байна. Хэрэглээ нэмэгдэж байна. Хүнд үйлдвэрүүд ашиглалтанд орох нь одоо томоохон мега төслүүд одоо ингээд хөдөлж эхэлсэн. Уул уурхайн салбарын, төмөр замын, арт замын том төслүүдүүд өдөө аж ахуй газар тариад ингээд боловсруулах үйлдвэр эрчим хүчний их усуу шаардлагдан одоо асуудлууд хөгжлийн асуудлууд бий болж байна. Тийм учраас одоо бидний эрчим хүчнийхээ салбарт одоо үнэхээр онцгой анхаарах ёстой. Эрдэнэ усан цахилгаан станцаа бид нар барьж байгуулах ёстой болж байна. 5 толгойн цахилгаан станцаа барьж байгуулах ёстой болж байна. Эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах асуудал дээр бид өөрсдөө туулаас их анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний дэд сайд Баян маань 75 хүнтэйгээ дахин уулзж байгаадаа чин сэтгэл Дахин илэрхийлье. бид нар 20 жил ярьсныг та бүхэн санаж байгаа. 20 хүнд цаг үед байсан. Улаанбаатар хотын өвөл агарын бохирдлыг 80% бууруулах зорилтыг засгийн газар нийт баруун зүүн талын үйлдвэрч байна. Энэ бүр машин 80 машин. Монгол улсын ерөнхийдөө манай авч явах зүйлтэй дулааны эрчим хүчний төвөнд өнгөрсөн онтой харьцуулахад бол цахилгаанаар 3.5%. За эдийн засгийн санхүүгийн байдлаар бол нийт хордоо 192.1 тэрбум төгрөг байна. Зардлууд бол 0.6 тэрбум төгрөг. 5 тэрбум төгрөг байна.
0.9 тэрбум төгрөг. Эцсийн клубод манай захтай ирсэн түгээл захтай ирсэн чинь 90 нэг арны хоёроос нэг арны ногоомоос одоо Цагаандаг агаар шугамтын стац бүгд энэ патруудыг гаргаж ирж байгаа юм. Энэ тогтож байгаа үйлдвэрээс болж байгаа тоос тостой юмнууд агаар ирсэд дараа олон сүлд тэрийг тэрийг багасгах зүйлүүд байна гэж боддог. Ийм утгаараа. Нэгдүгээр те. Хоёрдугаар шахмал түвшиндээ одоо байнгын өдөртний тамхиг бол таа явж байгаа. За мэдээж сургаж ард түмнэрээ одоо шахмал төлшийг жил болгон 2000-аас 2500 агаарын бохирлоос болж нас орж ирсэн ийм одоо тоо баримт бас одоо байдаг. Тэгээ энэ бол одоо талхаж байгаа илэрхийлье. Нэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд одоо сайн шахмал төлөвчний үлгэрийн одоо 2 дахь үлгэр одоо байж